За тэгээд эзэндээ талархаад бүгдээрээ залбирцгаая. Их эзэн минь ээ. Та бол хайрын дээд бурхан, дээдийн дээд хаадын хаан болсон бурхан байлаа. Таны өмнө үнэхээр бид өөрсдийнхөө дуу хоолойгоор танд алдрыг өргөж бас магтаж мөн бас сул дорой бас миний үгийг бас өөрийнхөө хайр дотор дамжуулахын боломжийг нээж өгсөн танд үнэхээр талархаж байна эзэн. Үнэхээр баярлалаа. Тэгээд эзэн минь одоо дамжуулах гэж байгаа үгийг итгэлийн ахын дүүс маань ч гэсэн үнэхээр хайраар хүлээж авахын төлөө бас залбирч байна. Баярлалаа. Тэгээд Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За өнөөдөр бурхан бол хайр. За 1 Иохан 4-р бүлгийн 13-аас одоо 21 дугаар ишлэлийг бүгдээр харнаа. Тэр өөрийнхөө сүнсийг бидэнд өгсөн учраас бид түүний дотор, тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ. Эцэг нь хүүгээ ертөнцийн аврагчаар илгээснийг бид үздсэн бөгөөд гэрчлэж байна. Есүс бол Бурхны хүү гэж хүлээн зөвшөөрөгдөх хэний ч дотор Бурхан байж тэрээр Бурхны дотор байна. Биднийг хайрладаг Бурхны хайрыг бид мэдж бас итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дотор байх чинь Бурхны дотор байж, Бурхан түүний дотор байна. Үүгээр хайр нь бидний дунд төгс болдгоо. Тэр ямар байсан шиг бид энэ ертөнцид мөн тийм байдаг учраас шүүлтийн өдөр бид зоригтой байх болно. Амен. Хайр дотор айдас үгүй. Харин төгс хайр байдаг нь хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэг нь хайр дотор төгс болгодоогүй байна. Эхлээд тэр биднийг хайрлсан тул бид хайрладаг. Хэн нэг нь би Бурхныг хайрладаг гэж хэлчихэд ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч. Учир нь харагдаж байгаа ах дүүгээ хайрладаггүй хүн харагдахгүй байгаа Бурхныг хайрлаж чадахгүй. Бурхныг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг түүнээс авсан билээ гэж. Амен. За өнөөдөр Бурхны хайрын тухай. Бурхан бол үнэхээр хайр гэдгийг бид нар мэддэг гэдгийг бас өнөөдөр энэ дээр хэлж байна. Тэгээ би янз бүрийн байдлаар ишлэл тайлбарлах гэж нөхцлөөр хийсэнгүү Багнуурт очиж конференц сууж байхдаа ойлгосон зүйлүүдээ бас энэ хайрын одоо хайртай уялдуулж одоо тайлбарлахыг өнөөдөр бас хичээнэ гэх. Тэгээд өнөөдөр хамгийн гол нь Бурхан бол хайр гэдгийг бид бүгдээрээ мэддэг, бүгдээрээ сонсдог, бүгдээрээ ойлгодог. Бурхны хайрын дотор би хэмбэ гэдгийг тэр болгон анзаардаггүй. Би ч гэсэн их анзаардаггүй. Бурхны хайрын дотор сундагийн ихтэй хүн хэмбэ. Мөн хоёр дахь зүйл нь бол хөршөө би өөрийн адил бас хайрлаж чадаж байна уу? Сундагийн ихтэй хүн тий. За гурав дахь зүйл нь бол гэмшлийн тухай байгаа. Тэгээ энэ нэг нууцын тухай би бас ярих болно энэ дээр тий. Тэгэхээр өнөөдөр би бол Бурхны хайрыг мэддэг гэдэг. Одоо энэ дээр бас Библиэлд бичсэнчлэн би Бурхны хайрыг бас мэддэг нэгэн байна тий. Бас ариун сүнс биднэр дээр ирээд тийм ээ. Тэгээ бид хүчийг аваад итгэж нэгэн болсон нэгэн байна гэж тийм ээ. Энэ дээр бас би харж байна. Гэхдээ ингээтэй хүн яг ариун сүнсний хүч, хайрын хүчийг авсан уу? Тий. Өнөөдөр яг хайрын хүчийг авсан уу? Хайрын хүчийг мэдэрсэн үү гэдэг. Энэ зүйл дээр би өөр дээр анализ хийгээд харсан. Миний хувьд бол хайрын хүчийг авсан нэгэн мөн үү гэдэг дээр бас үнэхээр жоохон хэцүү байсан. Яагаад гэвэл би мэддэг, итгэдэг, тэгсэн хэрнээ би тэр хайрын хүчийг яаж авах ёстой юм бэ гэдэг зүйл дээр би аяг их бодож эхэлж байсан. Тэгээд тэр зүйлээсээ та нартай хуваалцъя. Тэгэхээр Библиэлд байдаг шинэ гэрэн дээр Матай номд Есүс хэлдэг гимшигтэн. Мөн Үйлс ном дээр бас Петр бас гимшигтэн гэсэн байгаа. Гимшил, уучлал хоёроор ариун сүнсний үүд нэгдэг гэдгийг би ойлгосон. Тэ. Үнэхээр ариун сүнсний үүд хаалгыг нээгвэл би гимших ёстой байна. Гимшнэ гэдэг маань юу гэсэн үг гэхээр урд байсан амьдралаасаа эргэж эзэн Есүс Христ итгэхийг л би гимшил гэж харж байгаа. Уучлал гэдэг бол бас өөр тусдаа нэгэн зүйл юм байна гэдгийг би ухаарсан тий. Уучлал бол бид өдөр болгон цаг тутамд хажуудаа байгаа хүмүүсийг уучлалын нүдээр харах. Энэ дунд бас нэг зүйл байгаа. Энэ юу вэ? Ерөөх.
Би хөршөө өрөөж чадж байна уу? Хэрвээ би хөршөө өрөөж чадж байгаа бол би Бурхны хайрыг дамжуулж чадж байгаа юм байна. Тэгээд энэ хайрын эсрэг нэг миний ойлгож авсан нэг зүйл байгаа. Энэ юу гэвэл биднэрт өргөд ярилдж идэг өөдгөр нэг уур хилэн бас айдсууд байгаа гэдэг тий. Бас нэг зүйл нь юу гэхээр хэмжигч нэг юм бидний дотор орчихсон. Ингээ байж идэг. Жишээлбэл ухаандаа одоо эхнэр тоёгаасаа би Библийг уншдагаараа илүү энэ одоо юу мэдгийг би бол амар тайлбарлана. Энэ миний одоо нөгөө тоёг хэмтсэн хэмжээс байгаа байхгүй юу? Тэгтэл тоёгийн хэмжээс минийхээс юм том байгаа ч юм билүү? Би мэдэхгүй шүү дээ, тэ. Тэгэхээр энээсээ болоод би бусдыг шүүх одоо нөгөө аимшигтай том нөгөө одоо Библиэр дүрэн бичсэн байгаа атаархал ховж юм тэ. Энэ зүйлүүд орчдөг юм байна. Надад айдас байна уу гэвэл би байхгүй том ярьж чадахгүй шүү дээ, тэ. Айдас байдаг, эргэлзээ байдаг. Тэгэхээр би яг Бурхны хайрын дотор, Бурхны хүчин дотор яг би яг бүрэн дүүрэн байж чадж гин үгүй гэдэг асуудал сонгодыг ингэтэй байна ингээд тулгарсан. Одоо яах вэ, тэ? Нэгэн би одоо яах юм бэ? Чи надтай ойрт. Би дандаа ойртдаг штэ үгүй чинь ингээл дандаа л ингээл аваад явж идэг ингээд энэ үед энэ болохгүй ба штэ. Бас л нөгөө хэмжигч болохгүй байна гэсэн нөгөө нөхөр чинь аваачаад намайг ингээд тэглэвцсэн байж байгаа байхгүй. Тэгээ энэс гарах бас нэг нууцыг Есүс бидэнд 2 удаа хэлж өгсөн юм байна. Бас Матай номын 4-р бүлэг дээр байдаг л да. Нөгөө сорьсон сатаныг тийм ээ. Зай сатана гэх. Тэгээ өнөөгдөөхөн юу номлоо уншаа дахин ингээ бэлдэж явахтаас чи манай нэг ангийн найз гэдэг юм дөө гэд тэр уцчихжээ. Таваа энэ захилгааны юм бэлэн болцсон шүү гэд. Свичтэй нэг хайраар авлагдсан Библи уншсан амар гоё байгаа шүү те. Тэгсэн чинь харин юмдоо тэгж байна. Өгсөн нэг өнөөдөр цуглаантай маргааш болох юм өгсөн чи хөөе би тогтоо болмоор байна штэ гэд тэр хүн тэгж байгаа байхгүй. Тэнгүүл миний дотор штэ. Арцгэл хийж байгаа. Нөгөө хайр байхгүй. Шууд л хэлэх гээд байгаа байхгүй. Чи одоо юу хаашаа нэг хүн ажил төрөлтэй гэдэг чинь яах гээд байгаа юм те. Ингээ эхэлчих гээд байгаа байхгүй. Тэгээ энийгээ би барьж байгаа. Энэ нөгөө нэг юу вэ гэхлээр нөгөө бидний одоо сайн уншдаг Галаат номын 5 дугаар бүлгийн 22-оос 23 дугаар ишлэлдэр байдаг ш тийм ээ. Бие захирах үе дэвчээр гэл те. За энэ бүгдийг бид нэр хэрэглэх юм байна гэдгийг яг сая би ойлгосон тийм. Бид дээшээ өсөх ёстой юм байна. Одоо бол бид нар яг 1 дугаар ангитай байна. Дээшээ нэг шат авахгүй байна. Энэ ахилт нь юу гэвэл Есүс Христ хэлсэн байгаа бас Матай номон дээр намайг даг. Би та нарыг хүний загсчин болгоно гэдэг. Бид нар өнөөдөр хүний загсчин болоогүй л байна. Хүний загсчин болно гэдэг бол тийм бас амар зүйл юм шиг байна. Яг л тэр хүнийг өрөөж чаддаг баг. Тэр хүнийг өөжж чаддаг байх хэрэгтэй болчиход байгаа. Тэгээд энэ зүйлүүдийг дотроо бодоод тэгээ Бурхны өмнө ирээд эзэн минь ээ надад гимших ямар зүйл байна. Миний мэдхгүй бас бусдыг гомдоосон үг яриа хэллэгний асуудал юу байна уу? Энийг минь сануулж өгөөч. Би үнэхээр ариун сүнсний үүдийг нэмэр байна. Бас нэг андуурдаг зүйл байгаа. Миний ч гэсэн бас амьдрал андуураад явжсэн. Сүнслэг бэлэг ялгаатай гэдгийг ойлгох цаг болсон юм байна. Сүнслэг бэлэг ялгаатай. Сүнслэг бэлэг бол хүн бүрд янз бүрээр өгөгддөг. Харин сүнсний үр жимс бол хүн бүрд өгөгддөг. Сүнсний үр жимс. Энийгээ бид нэр ялгаж чаддаггүй юм байна. Миний хувьд ялгаж чаддаггүй юм гэж харсан. Нэг л их сүнслэг хүн л одоо болцсон юм шиг байдаг. Гэтэл надаас яг сүнсний үр жимс гарч байна уу? Би өөрөө сүнсний үр жимс гараагүй байжгаад дагалдагч бэлтгэнэ гэж нэг нөхрийг бэлдээл явж итэл яг л надтай адилхан нөхөр гараал гэдэг шүү дээ. Энийг л би амьдралаараа энэ хэдэн жил үнэхээр үдсэн харж байна. Тэгэхээр эхлээд би сүнсний үр жимсийг тийм ээ ургуулж чадж гэнэ үү, надаас гарч чадж гэнэ үү гэдгээл би харах хэрэгтэй байна. Энэ бол юу гэвэл нөгөө саяын бид нэр хэлээд байгаа нөгөө Бурхны хайр юм байна. Тэгэхээр бид нөгөө суралцах хэрэгтэй байдаг юм байна. Гэдгийг өнөөдөр бас Петр номын 1 дугаар бүлгийн 5-аас 10 дугаар ишлэл хүртэл нэг зүйлийг би бас харсан. Тэгээд энийг бүгдээр хамтдаа хуваалцъя. Тэгээд яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр гэж байгаа. Итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахыг, өөрийгөө захирахуй дээрээ дэвчээрийг, дэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах トゥ усыг инэрлийг, ах トゥ усыг инэрл дээрээ
хайрыг хамтдгаа гэж. Та нарт эдгээр нь байгаа бөгөөд улам нэмэгцээр байвал энэ нь эзэн Есүс Христийг маань мэдхэд та нарыг ашиггүй үр жимсгүй байлгахгүй. Эдгээр чанараар дутдаг хүн бол урдын нүглээсээ цэвэрснээ мартсан сохор богино бодолтой нэгэн мөн гэж. Тиймээс ах トゥ нараа дуудлага ба сонголтоо баттахын тулд бүрч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж байвал хизээч бүдрэхгүй гэсэн байна. Амен. Энийг уншиж хаад Сундагийн ихтэв хэм бэ? Сундагийн ихтэв юу хийсэн бэ? Сундагийн ихтэв хайр дотор байна уу? Өөрөөсөө асуус. Би бол үнэхээр бас тийм энд нийцсэн биш юм байна гэдгийг бас өөрөө хүлээн зөвшөөрсөн баг. Би гимших ёстой юм надад маш их байгаа юм байна. Уучлах ёстой хүмүүс маш олон байгаа юм байна. Тий. Зүгээр л хажуугаар гарсан хүнийг бодохдоо л буруугаар бодж идэг. Би ямар тийм тушаалыг нь одоо би илүүж чадахгүй юм би эзэн дотор байгаа гэж ямар аимшигтайгаар ярьдаг. Хоёр нүртэй хүн бэ гэж би өөрийгөө дотор бодсон. Одоо үйлчлэгээний ард болдоо ингэж байж байгаа. Манай цуглаанд явдаг байсан тий. Тэгээд тэрийг би очиод ярихдаа дандаа л чи цуглаандаа явахгүй юм уу? Чи тэхгүй юм ингэхгүй юм уу? Арх уугаад болооч чи одоо гал. Нэг л их нөхөрсг ах トゥ шиг юм шиг загнаадах шүү. Байгаад ах шиг би өөрийгөө бодоод байгаа. Гэтэл үгүй юм байна. Би тэр хүнийг сонссон ч бай, сонсоогүй ч бай, би тэр хүнийг харсан бол би тэр хүнийг өрөөх ёстой. Би өрөөх л ёстой. Би өөр ямар ч тийм үүрэг байхгүй. Би өрөөх л ёстой тэр хүнийг. Би тэр хүнийг босгож чадахгүй. Бурхан хэлсэн байгаа. Энэ дэлхийн бүх хүн төрлөختөн үхсэн ч, амьдэрсэн ч бүгд миний төлөлгөө дотор байдаг шүү. Харин би өнөөдөр эзэн дуудагдсандаа, ялангуяа амин үуч болгон дуудагдсандаа би маш их баярлагдав. Яагаад гэвэл би өнөөдөр ертөнцийн бүсийг үзсэн хүн байсан гэдгийг би урдынхаа амьдралаараа тооцоолох юм бол би мэддэг. Харин Бурхан дээр ирж дуудагдсны, сонгогдсны улмаас энэ дээр та нартайгаа ингээ үг хуваалцаж байгаа. Үнэхээр гайхалтай. Тэгээ ялангуяа амин үуч болгонд би ирж үг хуваалцаж мөн бас гэр бүлтэй болж өнөөдөр хүртэл амьдрахтаа амьдралынхаа бүхэл зүйлийг эзэн даатах юм гэж явж байгаатай би төвийн баяртай байдаг. Үнэхээр гайхалтай тий. Тэгээ сая би элсэлд Багнуурт очоод тэр шатны тухай бид хоёр дахь шат руу орох хэрэгтэй байна ахын гэсэн. Би ч гэсэн орох хэрэгтэй юм байна. Хүний загасчин болох хэрэгтэй юм байна. Тэгэхээр хүний загасчин болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би тэр хүний төлөө залбирах хэрэгтэй байна. Сайн мэдээ хүлээж авахын төлөө залбираад тэгээ очиод тэр хүнтэй нөхөрлөх хэрэгтэй, ярих хэрэгтэй юм байна. Харин эзэн бол ажиллаа хийх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Энэ бол бас нөгөө бусдын төлөө залбирч байгаа нөхцөл маань юу гэвэл бас л бидний одоо мэддэг энэ Иохан номын 4-р бүлгийн дээр гарч байгаа те энэ нөхцөлийг Бурханы хайр л байна. Ерөөсөө Бурханы хайр. Би бусдын төлөө ерөө залбирч чадчихлаа бол энэ Бурханы хайр юм байна. Тэ. Би бусдыг уучлж чадчихлаа бол Бурханы хайр юм байна. Тэр би би ингээд нэг гоё сэтгэлтэй аюу гоё ингээд сүнслэг байдалтай гэдэг юм уу ийм байдлаар ингээд баяр хөөртэй явж итлэг энтхэ өнөөгөө нөгөө нямдуу гэд найзуу над руу ингэж ярьлаа шүү дээ тэ. Дөнгөж миний дотор арц хийгээл ямар сони юм бэ ч та хүн хэлээд ах чинь өө би бас одоо мөнгө төрхтэйгээ тохиролцсон мөнгө өгсөн болооч тэгж байгаа байхгүй. За одоо ирээд хийчих гэх. Би цуглаантай байна найз гэсэн. Тэр ямар хамаас ухааны юм ирж байгаа. Тэгэнгүүт л ингээд би овгнаа л хөвчиж байгаа. Би тэр хүнд Бурханы хайрыг гаргах хэрэгтэй юм бэл тий. Уучлаарай найзаа тий. Би боломжоор очноо. Очихгүй биш очноо тий. Би Бурхан руу хандаа Бурхан минь та энэ нямдогийн төлөө би юу ч хийж чадахгүй юм чинь. Би танд өргөё л гэж би тайлбарлаа авах хэрэгтэй юм байлээ. Тэгээгүй ууралж илээ. Тий. Тэгэхээр энэ Бурханы хайр гэдэг бол тийм хүний хайраас дэсондоо тэгтээ хүнээр дамжуулж хийдэг маш гайхалтай зүйл. Энэ гайхамшиг юм байлээ. Тий. Тэгтээ бас нэг зүйл байдаг. Цаг тутам тэр хайрын эсрэг би түрүүнд ярьсан 4 зүйл байгаа шүү дээ. Энэ орж ирж идэг. Уйтар гуйныг, уур хилэн, тийм ээ? Айц, мөн нөгөөх нь нөгөө хэмжигч. Энэ дотор нэг хэмждэг нэг тийм юм суудсан байна. Сатаны нэг аппарат. Амар аппарат тий. Тэр үл ерөөсөө тэгэл бусдыг шүүхийн төлөө л байна. Ийм байгаад тах тий. Хэзээ ийм байсан. Ердөө л ийм үүсэх юм ерөөсөө. Автоматар үүсэх үү. За уур хилэн бол ойлгомжтой. Ямар нэгэн байдлаар бид нэр уурладаг тий. За уйтар гуйныг бол байдгаа. Тийм ээ янз бүрийн ах トゥ хамаатан садан хин нэгэн маань
эйгүү байдал дарах юм нас орсон үед ч гэсэн бид нар үнэхээр уутгарладаг, гонхилдог те. Айдсын хувьд бол бас ажил төрөлд орох гээд ч юм уу янз бүрийн байдлаар явахад бас үнэхээр айдсд эргэлзээ тулгардаг. Энэ бүгдийн эсрэг Есүс гурвал үгээс бүгдээр харцгаая Матай номын 4-р бүлэг дээр байна. Бүгдээрээ 4-р бүлгийг гаргаад 4-р бүлгийн 10-р эшлэлийг бүгдээрээ хамтдаа уншийе. 1 2 3 и Зай сатана. Миний зүйлийг хэлэх юм бэл. Тэгээ би ямдгаа эсэв нэг сонирн болчоод нөгөө юмаа хийж ирсэн нь жорлонд ороод 3 удаа тэгээ чангаар өвшөө. Тэгээ хүний өөрийн юуш тэмдэр зайстана. Ингэж хэлээл би орхисон хэсэгтэй хугацааны дараа би айгүй гоё амар тайван болсон. Тэгээ бидэнд ийм өөрийнхөө нэрийг тэр хайрын хүчийг хэрэглэх тэр гайхалтай өөрийнхөө нэрийг бидэнд өгчээ бурхан. Халелуя. Зай сатана. Үнэхээр гайхалтай. Бас дараа нөгөө Петр Есүсийн араас олон юм яриад явдаг штэ тэ. Тэгэхэд бас зай сатана гэсэн байгаа тэ. Энэ дээрээс тэгээд нэг зүйлийг дүгнээд би харахтаа Бурхны хайрын хүч нь үг байдаг юм байна. Тэ. Энэ үгийг бид нэр өдөр тутам хэрэгэлдэг зөвхөн хүн төрлөختөнд л өгөгдсөн энэ үг. Бурхнаас өгөгдсөн хамгийн гайхалтай зүйл. Энэ үгийг харин хэрхэн ашиглах тухай Яаков номон дээр хэлсэн байдаг. Яагаад Яаков номон дээр энэ үгийн тухай хэлээгүүл бас л Бурхан хайрын улмаас л энийг хэлсэн байгаа. Хэлбэл үнэхээр аимшигтай, жижигхэн боловч, эргэтэн боловч бүр дайн дажин төмөр бадрах тийм хүч чадалтай зүйл байдаг шүү гэдгийг хэлсэн байгаа. Хэл үгийг өгөхдөө Бурхан бас хайрынхаа улмаас өгсөн. Бие биенээ ойлгож, ухаарахын тийм ээ, хайрлахын тэр гайхалтай гайхамшигыг амсаж баяр хөөрөөр дүүрхийг л Бурхан үнэхээр бидэнд ингэж зориулж хэл гэдэг үгийг өгсөн байгаа. Ялангуяа бидэнд монгол хэлийг өгсөн байна. Үнэхээр гайхалтай тий. Тэгээ бид хэлээрээ бусдыг өрөөж, бусдыг уучлж, Бурханы өмнө өөрийнхөө хэцүү байгаа бодол санааг илэрхийлдэг ийм гайхамшигтай зэмсхийг одоо Бурхан бидэнд өгчээ. Библиэлд байдаг. Хэрвээ та нар магтахгүй бол дэрэгдэх чулууч хүртэл магтах боломжтой шүү гэж бидэнд хэлдэг. Би энээс харахтаа Бурханы хайр ямар агуу юм бэ? Үнэхээр гайхалтай юм аа. Тэгээ хамгийн гол нь хүний харилцаан дээр бид нэр энэ зүйлийг ойлгохгүй болноос болж дандаа үг маань дандаа бүдрүүлэг болж идэг. Тэгэхээр эндээс нэг зүйлийг хэлэх бодох хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Бурханы үг бол энгийн байдаг юм аа. Энгийн байдаг. Маш энгийн байдаг. А гэвэл А л байна. Б гэвэл Б л байна. Тэг вэрүү дээрүү шилжих юм байхгүй. 7 хүнийг эдгээсэн гэвэл дээчрэгтэн 7 хүнийг эдгээсэн. Тэгээ миний хувьд ч гэсэн үнэхээр одоо сүнсний доголд орцсон юм байна. Тэгээд Бурханы хайрыг өнгөцгөн харддаг юм байна. Тийм учраас би яах ёстой юм бэ? Саяын хэлдэгчлэн бусдадтай ярихдаа зүрхний үг, зүрх сэтгэлийн үг, бид нар өөрсдөө мэддэг зүрх сэтгэлийн үгийг те үр мэт үг. Энийг бид нар бас мэддэг. За нөгөөх нь нөгөө чичлэр хутгах шиг үг гэж. За энэ үл үнэхээр хэцүү те. Бид нар бас мэддэг. За нэг жишээ ярил л да. Нэг сургуулийн 4-р ангийн хүүхэд ингээд математикийнхаа хичээлд ингээд бүр яаж сураад нэмэр байхгүй. 60 оноос дээшээ гардаг. Аав ээж нь одоо бүр загнаад ч нэмэргүй, одоо тусгаасан багш аваад ч нэмэргүй. Бүр аргаа бараад. Тэгээд ээж аваа хоёр нэг зүйлийг бодсон байна. Бид хүчээр хийхгүй юм байна те.
Үүнийг бид хайрын хэлээр ярих хэрэгтэй юм. Гэдгээ ойлгоод тэгээд семинар янз бүрийн юм сууж явж байгаа, конференц сууж явж байгаа тэр сургалтаа болоод тэгээ хүүхдтэйгээ хайрын хэлээр ярьсан. Маш гоё ярьдаг. Тэгсэн чинь нөгөө хүүхдийн зүрх сэтгэл яасан гэж аав ээжигээ баярлах хэлсэн гэсэн тийм гайхамшигтай зүрх сэтгэл ингээд бий болоод огшоод хичээл надаа сайжирдаг юм байгаа. Энэ нэг өдөр шууд 90 оноо авсан. Энэ хайрын хүч штэ. Нөгөө хөвчтэй нөгөө багш нь үнэхээр хотлоо өнө нөгөө 90 оноо дараа өггүй зүгээр гараал гүйцсэн баг. Ээж рүүгээ гүйцсэн баг. Ээж нь яг юу гэж хэлсэн болоо? Энэ дээр ээж нь тэр хайрын үг буюу тэр зүрхний үг буюу сэтгэлийг ойлгох хэлсэн баг. Хөөх хүүмнээ би чамааг бүр чадна гэдэгт итгэж байсан юм аа гэд ямар сайхан юм бэ гэж тэрч авсан байгаа. Тэрч аваад тэр хүүхдийн бяцхан зүрх ямар аимшигтай догдолж гайхамшигтай догдолж байгааг тэр ээж нь хараад үнэхээр баярлсан байгаа. Ороо аав нь ажилласан ирсэн. Хүн бас л нүдэнд харсан чинь нүдэнд нь л тийм нэг гайхалтай тийм баяр хөөр болцсон. Догдолтой байхад нь аав нь мэдээд за ямар нэг юм болж таа. Миний хөө ялт байгуулж таа гэж бодсон. Тэгэл ааврагуу гүйжичээд л хэлсэн. Өө аав нь бас яг ээж шиг бодсон шүү дээ. Миний хөө яасан мундаг юм бэ те. Дараа нь тэр хүүхэднийх нь амьдралын одоо юу үнэхээр гайхалтайгаар тэр онц сураад сургуулийнхаа тэргүүний онц сурлахтан за тэгээ цаашаад өөрийнхөө хүссэн сургуульд орсон. Ийм гайхалтай зүйл болсон байна. Энэ бол нөгөө хайрын хүч. Энэ бол нөхөр биднэрт одоо өгөгдөж байгаа илчлэлт. Тэ. Бурхан бол үнэхээр өдөр болгон биднэр дээр илчлэлтийг өгч идэг. Харин тэр илчлэлээр дамжуулан бид хэрхэн одоо Бурханы хайрын хүчийг авч бий болох уу гэдэг дээр л бидний одоо зүрх сэтгэлийн асуудал байдаг. Библиэр хэлсэн байна. Зүрхнээс булаг ундарнаа. Зүрхнээс хайрын булаг ундарна. Тийм учраас миний тушаалыг гэж байгаа. Одоо бол бидний яах вэ, ийх вэ? Бидний амьдрал хэцүү байна, хүнд байна, энэ биш. Эндээс суралцах хэрэгтэй. Петр ном бол хэлсэн байгаа суралцаа. Библийн үг бол амьд. Хизээч устдахгүй. Дэлхийн сүнсэн ч байж гэнэ гэж байгаа шүү, тийм ээ. Үнэхээр гайхалтай. Бидний ах вэ нэг үнэнгээ хэлэхэд үнэхээр үнэн олон цуглаанууд олон одоо урсгалууд бий болчихсон. Тэгээд олон номлогч нар гараад ирсэн. Биднэрт чуулганы маань үнэт зүйл буюу тийм ээ нэгэн зүйл байх ёстой гэдгийг би сая анзаарсан. Энэгээрээ бид нэр амьсгалж, энэгээрээ бид нэр эзний үгтэй хамт явах ёстой. Харин дэхгүйгээр энэ тентхийн янз бүрийн зүйлийг сонсох юм бол биднэрт одоо тэр Яков номдор Тэнгисийн давлгаанд хаягдах давлгаа мэт болно шүү гэдэг. Энийн эсрэг бас Библи хэлсэн байна. Сүнсийг ялах тийм ээ чадвартай байхын талаар. Тэгээд өнөөдөр миний хувьд эзэн Есүс Христэд итгэсэндээ маш их баяртай байна. Маш их талархаж байна. Тэгээ бидний одоо хамгийн ойлгох чухал зүйл нь юу вэ? 1 Тесалоник 5:18 дээр байгаа тэр Бурхны хүсэл тасралтгүй залбирах. Тийм нэг зүйлийг марцсан. Залбирахдаа бид нэр залбирлаа өршлөх хэрэгтэй байна. Залбирал маань 1-р ангийн хүүхдийн гуйлтын шатандаа яваад байгаа юм байна гэсэн. Тэгж өгөөч, ингэж өгөөч гэсэн юмнууд яваад байгаа юм байна. Одоо болё бид нэр 2-р шатанд оръё. Бусдыг өрөөдөг бай. Бусдын төлөө залбирч бай. Тэгээд Паул элчийн залбирч байгаа залбирлуудыг харахаар дандаа тэр шуулганы, тэр хүмүүсийн төлөө, сайн сайхныхын төлөө эзэн бурхан минь агуу ажиллаа хийх болтугай гэж дандаа өрөөж идэг юм. Тэгээ би өөрийнхөө залбирлыг бас ингээд шалгаад ингээд үсгэхэд дэсвэр үлээ.
тэгж өгөөч. Ингэж өгөөч. Тэ. Тэгмээр байна. Ингэмээр байна. Тунхаг баг. Андаа гуйл. Миний хувьд шүү. Ханд бишээ. Тэ. Би өөрийнхөө л тухай ярьж байгаа. Хүүхдийн хувьд л нэг тиймэрхүү нэг зүйл байсан. Одоо нэг яг богинохон том хүний тухай нэг жишээ яриад байгаа. 36 жил ханилт суугаад хоорондоо ерөөсөө хизээч таахгүй үргэлж хэрэлдэж идэг гэр бүлийн хоёр. Тэгээд 4 хүүхэдтэй бас хамгийн бага хүүхдийг одоо юунд их сургууль төгсөлт нь ерөн салъя гэсэн бодолтой. Тэгээ гадуур явж байхдаа нэг найзтайгаа дайралтаад бас нэг конференц сургалтанд суусан юм байна. Тэгээд тэндээс юу ойлгосонгүй би айгүй тийм жижиг хэмжүүртэй хүн юм байна. Миний тэр хэмжээр маш жижиг юм байна. Нөхрийнх нь бол өстой маш том байсан байгаа байхгүй. Тэгэл гэртээ оронгуудаа л ерөөсөө 36 жил шттэ. Шууд л хэрүүл хийдэг гэсэн. Чи тэгсэнгүү, чи ингэсэнгүү, тийм байна, ийм байна. Чи ерөөсөө дандаа тэгдэг, ингэдэг. Тэр семинараар өөрийнхөө жижигийг хараад нөхрийн маань юу хэмжээр том юм байна шттэ. Тэгээ очиод тэгээд уучлах байсан байгаа, залбирч байгаа тийм. Нөхрийнх нь нүд үлдээсэн гэж байна. Энэд юу яриад байна? Яг тэр хэрэлдэхтэй байл гэж бодсон байна. Яач хав? Би чамтай нэг юм ярья. Ханиа хайраад болсон байгаа тийм. Гэсэн чинь тэгээд яач яах гэдэг бас л хэрэлдэх гэж байгаа гэдэг дотор бодсон байгаа байхгүй. Тэгээд үнэнгээ ярьсан хоёул ярилцаад би ийм юм байна. Би чамайг ерөөсө хүлээн зөвшөөрдөггүй байсан юм байна. Одоо намайг ойлгох. Энэ олон жил ийм зүйлийг ойлгохгүй байжгаад гэр бүлийнхээ амьдралыг сүйтгэх гэжсэн байна. Энэ бол бас л Бурхны хайр. Хүн өөрийгөө олж харна гэдэг бол Бурхны хайр. Амен. За ингээд бүгдээрээ энэ хүрээд өндөрлөе. Үнэхээр та бүгдтэйгээ бас хайрын тухай хуваалцж яхад үнэхээр сайхан байлаа. Би одоо яаж хайраар дөрөх вэ гэдгээ тийм ээ. Библиэс хайцгаая. За би хэн бэ гэдгээ бас хараар харъя. За гурав дахь нь юу вэ? Би нэг зүйл хэлсэн тийм ээ. Ариун сүнсний үүдийг нээхийн тулд яах ёстой бэ гэдгээ би айгүй тодорхой хэлсэн байгаа тийм. Гэмш бусдыг уучлал. Яг энэ үед ариун сүнсний хүч та нарт дүүрэн орж ирэх болно. Тэгээд хайрын хүч ажиллах болно. За баярлалаа. Тэгээд та бүхэндээ үнэхээр талархаж байна. Тэгээд хамтдаа байж бас хамтдаа Бурхны үгийг хуваалцсан та бүхэндээ үнэхээр талархъя. Тэгээд бүгд хамтдаа залбирцгаая. Эзэн минь ээ, тэгээд таны өмнө ирэн залбирч байна. Тэгээд өнөөдөр бид Бурхны хайр бол үнэхээр гайхамшигтай. Ялангуяа түүний хайрыг амсах юм бол бүр гайхалтай гэдэг зүйлийг өнөөдөр эзэн минь бидэнд ойлгуулж өгсөн үнэхээр талархаж байна эзэн. Мөн бас эзэн минь би юм бэ гэдгээ ойлгох тэр зүрх сэтгэлийг бас нээж өгсөн үнэхээр талархъя. Мөн бас эзэн минь гэмшил уучлалаар дамжуулан би ариун сүнснийхаа үүдийг нээх болно гэж бас хэлж өгсөн эзэн талархаж байна эзэн. Халелуя, халелуя. Бас эзэн минь бас бидэнд үгээ өөрчлөх тэр нөхцлүүдийг бас бидэнд бишиж үлдээсэн тэр бичвэрт нь бас талархаж байна эзэн. Халелуя. Эзэн минь өнөөдөр бид нар ерөөл талархал бидний нүдээр үсг очингоор дамжуулан цаг тутамд, минут тутамд, секунд тутамд үнэхээр илчилж өгдөг Бурхан талархъя. Халелуя. Бас эзэн минь зүрх сэтгэлд минь орж ирж байгаа тэр ёрын мөч чөтгөрийн тэр дөрвөн зүйлийг хөөх илчлэл мөн бас бидэнд зааж өгсөн тэр гайхалтай Есүс эзэндээ талархаж байна. Халелуя. Халелуя. Үнэхээр баярлалаа эзэн минь. Тэгээд миний санахгүй байгаа тэр бүх гэмэглүүдийг, тэр гэмшлүүдийг, тэр уучлалуудыг эзэн минь өнөөдөр та надад ариун сүнсээр дамжуулан сануулж өгөөрэй эзэн минь.
бидний амнаас үр мэд үг гарах болтугай. Бидний амнаас тэр зүрхний үг гарах болтугай эзэн. Бидний сэтгэл зүрхэнд аманд хорогдох тэр шигчлөөр хутах шиг үгийг би Есүсийн нэрээр зайл сатана хэмээн тушааж байна. Халелуя. Тэгээд үнэхээр итгэлийн ах トゥ угийн юм дээр эзэн таны гайхалтай баяр хөөрийн сүнс байж мөн эзнийг дуурайгчд болон эзний хайрын хүчийг мэдэрсэн гайхалтай итгэлийн ахын дүүс байх болтугай хэмээн ерөн залбирч байна. Есүс эзэн минь алдарш болтугай. Таны алдар үеэс үе дамжин алдарш болтугай. Мөн бас эзэн минь амиуч цуглаанд ирж байгаа юм бяцхан зүрхнүүдийн төлөө залбирч байна. Эзэн танд үнэхээр талархаж байна. Та эдгээр хүүхдүүдийг явуулсан. Тийм ээ. Одоо бид үнэхээр өлгийдэн авч урд нь Ахмад үеийнхээ алдсан алдаануудыг биш харин эзний бичиж үлдээсэн бичвэрээр дамжуулан эдгээр зүрхнүүдийг үнэхээр эзэн рүү хандуулах тэр гайхалтай боломжуудыг нээж өгсөн Бурхан танд үнэхээр талархаж байна эзэн. Биднэрт ямар шалтгаан байхгүй эзэн. Бид эдгээр бяцхан зүрхнүүдийг хайрлах үүргийг үнэхээр таны өмнө таны тушаалын дагуу үнэхээр хүлээн авчаар эзэн минь. Үнэхээр баярлалаа эзэн. Уура баба баба. Баярлалаа эзэн минь. Тэгээд тань талархаж байна. Бүх зүйлийг тэгээ эзэн Есүс Христийн нэрээр өргөн залбирлаа. Амен. За бидэнд залбирах зүйл байгаа. Хамгийн нэгдүгээрт бид нэр чуулганыхаа төлөө чуулган руу нэрж байгаа энэ бяцхан зүрхнүүдийг үнэхээр Бурхны хайраар угтаж авахын төлөө залбирна. Тэ. Хоёрт нь бол майхан үйлчлэлийн төлөө, гуравт нь Хинтээ аймагт болох одоо залуу өдөртөгчдийг одоо энэ төлөө тий сэргэх одоо тэр энэ төлөө залбирал байгаа. За тэгээд дөрөвт нь бол одоо орон даяар болж байгаа. Одоо бидний залбирал мөн хүмүүсийн итгэл сэтгэлээр тийм ээ бий болох одоо засгийн газар тийм ээ хэрхэн бүрэлдэх ба. Гэхдээ эзнээс тогтоогдсон эрх мэдлийн дагуу тогтоогдно гэдэгт би итгэдэг. Эдгээр дөрвөн зүйлийн төлөө бүгд хамтдаа залбирцгаая. Баярлалаа эзэн минь. Танд үнэхээр талархаж байна. Хайрын Бурхан Аав минь. Таны хүчийг бид үнэхээр бичвэрийн дагуу зөвлөлтөд ашиглаж энэ бяцхан зүрхнүүдийг үнэхээр эзнийг магтсан тэр гайхалтай өв залгамжлагч болохын төлөө залбирч байна эзэн. Эдгээр хүмүүсүүд үнэхээр хүүхдүүдэд өв залгамжлагчид эзэн минь үнэхээр танд талархаж байна эзэн. Амин чуулганы өв залгамжлагчдыг та дуудан ирүүлж байгаад үнэхээр талархаж байна эзэн. Эзэн минь таны ажлыг үнэхээр би ямар аргаар яаж хийж байгааг би мэдэхгүй. Харин би танд зөвхөн талархсан, баярлсан зүрх сэтгэлээр өргөж байна эзэн. Энэ бяцхан зүрхнүүдийг хараад эзэн үнэхээр талархаж байна эзэн. Оо халелуя эзэн. Халелуя. 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 Эзэн минь үнэхээр бяцхан зүрхнүүдээр бидний баяр хөөргийг дүүргэсэнд үнэхээр талархаж байна эзэн. Оо халелуя. Сира. Эзэн минь үнэхээр танд баярлалаа эзэн. Үнэхээр гайхалтай. Халелуя. 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 Мөн эзэн минь баяуул болох майхан үйлчлэлийн төлөө залбирч байна. Эдгээр үйлчлэлийг итгэл зүтгэл өөрсдийн дэсвэр дэвчээр бие захирахуугаараа эзний үг дор зохион байгуулж байгаа тэр Беларусь Оросын холбооны улсын итгэгч аханд үнэхээр талархаж байна эзэн. Ялангуяа зохион байгуулагч тэр Варегийн төлөө, мөн Саша Бастрийн төлөө, Дианагийн төлөө, бас цуг ирэх тэр итгэгч нарын төлөө эзэн минь талархаж байна эзэн. Халелуя.
Үнэхээр энд Бурхны хийсэн төлөвлөгөө тэнд үнэхээр Бурхны ёроолын сувг бий болох болно гэж би үнэхээр итгэж байгаа эзэн минь. Мөн бас хамтран хийх баян уулын Өлзөвөр пастрын дээр таны мотор байх болтугай. Тэдний гэр бүл дээр үнэхээр таны хангалтууд байх болтугай. Хайрууд байх болтугай хэмээн залбирч байна эзэн. Тэдний үнэхээр бас урдаас бэлдэж байгаа тэр залбирлынхын дагуу эзэн залбирсан тэр бүхий гуйл бүх зүйлийг нь эзэн минь тэр жим чуулганд өгөх болтугай хэмээн Есүсийн нэрээр залбирч байна. Халелуя сэрэ. Оо халелуя. Мөн бас эзэн минь хинтээ аймагт бол залуучуудын төлөө зүүн бүсийн конференцийн төлөө залбирч байна эзэн. Амин уучлалаас оролцох хүмүүсийн төлөө бас залуусын төлөө тэдгэр хүмүүсийг эзэн минь та амин уучлал нь үнэхээр эдгэж өгөөч хэмээн залбирч байна. Халелуя сирарабаба. Халелуя сирара. Эзэн минь амин уучлал нь үнэхээр үеийн чуулган баймаар байна. Хүүхэд залуучууд Ахмад настангууд гэсэн үеийн холбоо тасахгүй тийм чуулган баймаар байна эзэн. Халелуя. Эзэн минь бид үнэхээр амин уучлал итгэж ахын дус бид нар үнэхээр таны хайранд өсмөр байна эзэн. Нэг шат ахих болно эзэн. Оо халелуя. Та үнэхээр бидэнтэй үеийн төгсгөл хамт таны хайрын хүч ч гэсэн үнэхээр хамт итгэлтэй байгаа эзэн. Эзэн минь тэгээд Монгол улс даяар сонгуул болж байна. Улсын хурлын сонгуул болж байна. Энэ сонгуулаар үнэхээр Монгол Орсныг хөгжүүлсэн, Монгол орны үнэхээр гайхалтайгаар цэцгэлэн хөгжүүлэх үнэхээр энэ төр гайхалтай залуучуудыг эзэн би танд өргөж байна. Өнөөдөр үнэхээр сурчлагын ажил явагдаад дундаасаа дээшээ өнгөрч байна. Одоо эх 7 хоногт үнэхээр тэр сонгуулийн үйл ажиллагаа явагдах болно. Энэ сонгуулаар дамжуулаад эзэн минь таны хийгдэж байгаа ажлыг би тааж мэдэхгүй ч гэсэн таны хийсэн ажлыг хараад би үнэхээр талархан ёроох болно эзэн. Үнэхээр энэ сонгогдож байгаа хүмүүсийг эзэн би тэр нь муу, тэр нь сайн гэж би үнэхээр хэлэхгүй эзэн. Би бүгдийг нь ёроож байна эзэн. Халелуя, халелуя. Мөн зохион байгуулж байгаа тэр сонгуулийн комиссийн тэр хороогч гэсэн би үнэхээр ёроож байна. Бас орон нутагт байгаа бүхий л одоо үйл ажиллагаа явуулж байгаа ухуулагч нарын байруудыг ч гэсэн үнэхээр ёроож байна эзэн. Халелуя сирарабаба. Эзэн минь та үнэхээр Монгол орныг ёроож байгаад би үнэхээр талархдаг эзэн тийм. Өнөөдөр эзэн таны сайн мэдээ 90 оноос өнөөдрийн хүртэл үнэхээр гайхамшигтайгаар тархаж байгаа. Таны төлөвлөгөөний төлөө би үнэхээр талархаж байна эзэн. Улс төрд ч гэсэн үнэхээр Христ итгэлийн ахын дүүс гарах болно гэдэгт би үнэхээр итгэж байгаа. Үнэхээр эзэн та хүмүүсээ явуулсан, та хүмүүсээ сонгох болно. Би үнэхээр таны найдвар би найдсаар итгэжсээр байх болно. Тэгээд эзэн минь тэгээд ариун сүнсний баяр хөөртэйгээр хүлээн авч амьдралдаа хэрэгжүүлэн үнэхээр Бурхны хайрын хүчийг амтлах тэр сайхан цагийн төлөө амин уучлалгын итгэлийн ахын дүүсээ ерөн залбирч байна. Амен. Есүсийн нэрээр, Есүсийн нэрээр. Амен.